За сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Нээл тараг юм энэ удаагийн хөзөр тэлхэл эхлэх бэлэн боллоо. За энэ удаа хэдүүлээ таны та яаж хурдан баяжчих вэ те? За баяжчих жоо ер нь бол яаж хурдан санхүүгийн эрх чөлөөнд хүрэх үү? Мөнгөнд нэг тийм санаа зовхоргүй болох уу? Хизээ хэрхэн яаж ямар хуу байдлаар те? Яг үзэх болно. За 3 үзэр байгаа. Юу яасан зоосны хатан, аягны хаан, тэгээд зүгээр хаан гэдэг 3 үзэр байна. За энэ доор бол хонх болон барынуд тэгээд зоос байна. Энэ гураас аль хөзрөө шүү. Аль нүдэн тусч байгаа хөзрөө сайхан сонгоорой. Чулуу яг дараа дарж асуудал байгаамаа. За юу яасан? Би ч энэ 13 сайхан оффистай болж байна. Та бүхэнд хэлэхэд орогт хөзөр маань энд бол байх болно. Та бүхэн тэгээд нэг ер нь нэг 11-ээс нэг 5-6 хүртэл ер нь бол тогтмол байж байгаа учраас та бүхэн надаас сайхан цаг аваад холбоодоо сайхан үзүүлж болох юм байна шүү. За ингээд 3 2 1 хөзөр сонгосон гэж найдаж байна. Эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань зоосны хатан. За хөзрийг ажиглавал нэгэн үргэлжлэн гой хатан зоос барьчихсан их гоё ганган дэгжин айгүй тийм тайван хэрнээ энэ хулгайш хаа холдох те гэсэн маягтай харж сууж штэ нэгсэндээ бүх юмыг төлөвлөсөн байна. За юу яана таны ерөнхий баяжчих гэхөө санхүү хэрэгчлэнд хүрэх зүйлс чинь хідэн нэг юм хамаарах зүйлс бол байгаа заа юу. Нэгдүгээр та суурьндаа үнэхээр тайван байх ёстой. Амьдрал нэг таныг бол яг тийм заримдаа хуураагүй ноён нуу гэдэг зохиолын гол дүр шиг жоохон болох гэдэг юм байна. Энэ бол нэг талаас бол яг сайн зүйл бол биш. Ядаргаатай. Үнэхээр ядаргаатай. Аюу тийм савлгаанд оруулах гэсэн үг. Та энэ савлгааг эвтэйхэн ялангуяа сэтгэл зүйн хувьд тэс чадвал давхар яг өөрөө яг юу хийж болохоор яахыг мэдэж чадвал аюу айтайхан юмд бол явна гэсэн үг заа юу. Зоосны хатан бол өөрийг үзрэхгүй юу. Тайван, дүлгөөн тэгээд өөрөө юу хийхээ мэдж байгаа хүмүүс гэдгийг янз бүрийн битгий хийх гэж хэлдэг ч гэсэн мань хүн бол ерөнхийдөө бол өөрийн бодол санаагаас зэгцэлсэн шийдсэн. Тэгээд хүмүүс яг зөвлөгөө авдаг ч гэсэн шийдэрсэн хамгийн чухал нь хүмүүсийг аргалж чаддаг бас мэдэрч чаддаг таньж идэх хөзөр ихгүй юу. Амар тийм дайчин майчин бол биш. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр та юу ихсэ байгаа юм. Толгойдоо юу хийхээ аюу сайн олон талаас нь бод хар хүмүүсээс асуу зөвл гэхдээ эцсийн шийдвэрээ өөрөө гарга. Дараа нь аюу тийм сайн өөрийнхөө үйлдэлээ аюу сайн хий. Тэгэхэд яг өөртөө зохицох бас үйлдэл хийх хэрэгтэй юм. Нэг өсtöндөө заавал нэг юм бусдын жамаар нэг тийм бусдын доор ороод юм хийн гэхээс баг өөрөө бодож байгаа баг өөрийнхөө тийм бизнесийг ч юм уу те өөртөө тохирсон юм хийх нь өөрч юм бол баг илүү шулуух юм шүү гэдэг бол гарч иж байгаа юм. Тэр нь мэдээж эмгтэй хүн учраас бас олон зүйлсийг зэрэгцүүлэх боломжтой гэсэн үг. Нэгсэндээ та нэлээ их юм төлөвлөлөө хойно ингээд алтан гой баг нугаз энэ ингээд яг хамгийн том жанжин болсон нэг санхүүгийн хөсвөртэй тэрнийхээ хажуугаар бас өөр хийж болдог юм олон жижиг юмтай эсвэл салбарлагч юм уу. За зөв жишээ бодъё л да. Маникюр хийдэг байлаа. Маникюр хийх хамгийн гол нь хажуугаар нь маникюртэй гол санд холбоотой юм зардаг ч юм уу эсвэл тэр талаа зөвлөгөө өгдөг ч юм уу те. Гэдэг шиг нэг том зүйлтэй тэгээд тэрнийхээ хажуугаар салбарсан олон жижиг юмтай байх нь өөрт нь айгүй чухал юм шиг гол санхүүгийн юу нэх юм уу их усрах юм уу та. Тэгээд тэрийг маш сайн төлөвлөж чаддаг. Энэ сар ийм орлоготой байна. Энэ сар орлого олохын тулд би ийм зүйлийг ингэж хийн, энийг сайхан хийн. Тэгэд мэдээж амьдрал надад тийм савлгаа болох юм хийж таарна. Тэрэн дээр би аль болох тийм тайван хандаж, аль болох эвтэйхэн асуудлыг би тэр сайхан эвтэйхэн гаргаж явна гэдэг. Өөрөөсөө итгэлтэй тайван байх нь өөрөөчд бол хамгийн том санхүүгийн хүрэх зүйл. Яагаад гэж харъя. Хоёр дахь өдөр 10 сая амьдрал таныг яг үндэ амраасангүй. Та амьдралаас амрая гэж хүслээ, амьдрал түүмээ гэлээ хуучлаарай. За марцсан гэх юм.
10 саваа бол бас жоох явдалтай хөдөр яг нэг үгээр. Нэгдүгээр таар өдрийн савааны хамгийн сүүлийн өдөр. Нөгөө талаас харж байгаа байх. Одоо ингээд юу гэсэн бэ штэ. Олон зүйлсийг бол зэрэгцүүлсэн байна. Бас их ачаал авцсан байна, ядарсан байна. Нөгөө талаасаа бол энэ химийг эвтэйхэн дааваа гарчхад одоо энэ ойгоос гарчдаг байхгүй юу? Тэгэхээр танд бол нэг хэсэгтээ ажлын жоохон мал болох. Гэхдээ тийм баланстай мал болох юм уу? Яг зөв хийх юм мэдээд. За тэгэхээр тэрний хөдлөө үнэхээр цэн хичээж чадвал одоо дараа чинь нэг өөрөөрөө болгодог пассив болон баг бүтчих хэмжээний юмнууд бол одоо байгаа юм заяа. Тэгээ хардаа энэ 10 саваа дээр одоо сар өдөр гарцмаас шүн өгөөз хажууд нь одоо тэр буг сахиусууд харж байна. Бурхан сахиусууд бол одоо юу гэх юм таныг ивэж яваа сахиусууд бол таныг харж яваа юм шүү. Одоо энийг буг шиг ингээл гай хараад байгаа. За энэ яах нүг те одоо хэр сайн хичээх нү одоо ингээд амьдралаас өгсөн сорилыг одоо хэр сайн хичээж болох нү те бүтээх нү тэр чинь харж байгаа хямрах үед чи хараа явж байгаа. Тэгэхээр юу яаж болохгүй? Одоо орж иж байгаа амьдралын янз бүрийн болж байгаа сайн болмоо үйл явдлуудыг хэвээр ингээд амьдрал яагаад хэцүү юм бэ ээж юм бэ гэдэг хит аим хямарч болохгүй. Харин тэр цэс маань нэг хуураагүй ноён гэдэг шиг гүрий болгоё угаасаа чинь эхлэл энэ дээр би яаж болох хэрэгтэй болохгүй те хажуугаар нь яаж бас аль болох бага стресс авах вэ яаж бага ядрах вэ тэгээд эднэрийг яаж нэг эвтэйхэн шиг нэг юм одоо нуруунд амар гэх юм уу гисэн ирнэ аль болох хол зайг хөнгөлөх үү те одоо нөө түрүү чи юм бол яриад байгаа шүү дээ олон зүйлсийг зэрэгцүүлнэ гэдэг гэхдээ олон зүйл зэрэгцүүлэх нэг тийм амар сайхан зүйл биш ээ одоо тэгээд энэ хитийг эвтэйхэн даваа гарчаад уг нь бол одоо юу юм бэ л да. Танд үл жирсээр сорил орж ирдэг. Тэр нь эвтэйхэн давчвал аюул сайхан болдог. Эвгүйхэн давчвал тэгэл нөгөө циклэл ороод идэг юм байна. Тэгэхээр одоо амьдралд мэдээж хүн баяжж байгаа тийм эсвэл мөнгө цаас айтайхан болгоё санхүү эрчил хүрэж байгаа бол мэдээж хэцүү зүйл болж гарна. Тэрийг эвтэйхэн олон зүйлсийг давж байгаа тэр сэтгэл санаагаар шигсэн тайван байлгаад хүний үгэнд орчихгүй шиг байж байгаад өөрөөр сайхан яваад айтайхан байхад бол ерөнхийдөө бол одоо бас болох айтайхан нэгур бол байна гэж одоо нэгэд гарч байгаа юм. За тэгмүүд 3 дахь өдөр ямар хуурсан байна? Одоо харъя. Хамгийн чухал зүйл нь шүү. 10 аяга. Энэ хөдрийг сонгосон хүн танд уг нь бол хүний аз гэдэг юм аягүй байд юм байна. Агцгүй энийг яаж ашиглах вэ те? Тэр талаар бодох хэрэгтэй юм. Нэгсэндээ хүмүүс таны амьдралаа орж ирж байдаг, бас гарч байдаг. Гэхдээ энэ нэг тийм одоо амар цагаан бүртээ ханхууч юм уу эсвэл өөрлөж байгаа орж ирдэг гэсэн үг. Гинтээ нэг ганц хоёр өсөдлөг цоглог бүх хүн ч гэдэг юм уу те. Зөөр нэг сансрууд ярилцсан хүн ч гэдэг юм уу. Тийм хүмүүсээс ч гэсэн бас одоо амьдралын амжилт бас гинтийн аал зашаа юм ч юм уу азыг бас бүтээх ер нь бол сайхан боломж байдаг юм гэдгийг та ойлгох гэдэг юм. Нэгт хоёрт 10 аяга хардаа 2 хүүхэн сууж байгааз энэ чинь гэр бүлийн хөтөл биш байхгүй харин одоо найз нөхдийн санаа нийлсэн энерги аврал нийлсэн хүмүүсийн хөтөл. Тийм учраас юу яана? Хэрвээ та үнэхээр айтайхан бай гэж байгаа бол бүх юмыг өөрөө хийх биш давхар хүнд найддаг, хамтардаг, айтайхан юмтай болох ёстой. За одоо зүгээр би өөрөө чи харъя л да. Юу гэж бодно шүү дээ би ингээл зүгээр ингээл хөдрөө хийж болно. Тэрэн дээр нэмэгдээд бас өөр хүмүүсийн тусламж авбал надад өөрөө сайн. Тэрэн дээр нэмэгдээд бас одоо тий хүмүүсээс би чинь зөвлөгөө аавна, хүмүүсийн зөвлөгөө өгнө. Энэ нэгсэндээ таарад гэлтгүй амьдрал бол тэр чигтээ хүмүүсийн амьдралын харилцаа. Тэднээс та тусламж авах хэрэгтэй, туслах ёстой. Хамгийн гол нь vibe нийлсэн хамтдаа нэг win-win гэдэг зарчим байгаа даа шүү дээ. Одоо нэг хамтдаа холж зарчим гэдэг байгаа. Яг тийм журмаар аягүй сайхан хүн бүтээж чадвал аягүй сайхан одоо ашиг орлого олно гэж байгаа юм. За юу вэ? Эхлээ сайхан эмсэгтэй одоо тайлбарлая. Зоосны хатан. Аягүй сайхан юмаа тайван төлөвл тэгээд олон юмыг жоохон зэрэгцүүлж хийхэд нэг буруудах юм байхгүй. Тэгээд юу ч болсон уул шиг тайван бай. Тэгэд хүмүүсийг сайн тань. Хамгийн гол нь одоо хүмүүс таныг өөрийнхөө авраг нэг дөрж зөв буруу шүүх биш. Та өөрөө сайхан шүүдэг бай. Тэгээд ерөнхий маягаараа одоо юу гэсэн үг? Хүмүүний доор одоо тийм амар юу гэхээс илүү та өөрийнхөө
юм хийвэл те өөрийнхөө одоо тийм хувийн бизнес ч гэдэг юм өөрийнхөө ямар нэг юм хийвэл илүү үр дүнтэй. За айхтар хөдөлгөөнтэй одоо юм хүн бол нэг биш шаардлагагүй байх заяа. Гэхдээ суурин байсан ажил байсан гэсэн ер нь бол одоо олон хүнтэй ярилцдаг хүн ажил байсан дээр бас олон зүйлсийг зэрэгцүүлсэн дээр нэг юмнаас олон салбарсан ажиллан дээр мэдээж 10 сав буюу ядраах ч гэсэн жаахан гүрэх болон жирээсээ сорилтол орол аюулсаа хаш өгнө. Тэгэд хүмүүстэй маш сайн харилцдаг ажил байвал маш сайн байна заяа. Тэгж байж одоо таны амьдрал одоо энэ бүхний сайхан хийж байж шинэ сайхан боломж гарч ирнэ, боломж гарч яана гэсэн үг үлээ. Бүх сайхан мөнгө цаас орж ирнэ гэсэн үг. За харин одоо гаргалгааны наривчлсан хөзөр рүүгээ орцгоё. За ингэн дэхо. Анэрэтийн ингээд за аюу ясаа 9 саваа гарсан ихнийх нь. За энэ жоохон яг болчихлоо. Энэ хөдрийг сонгосон хүн та бас амьдралдаа зөндөө алдж байгаа зүйлүүд байна. Хүний л амьдрал болсон хойно одоо бурхан багш гэсэн одоо тэгэл нэг одоо хүүхэд өнчрөөсөн хүн шүү дээ. Дурагч нь заавчлаарай. Би буддист. Аль нь ч байсан гэсэн энэ хүний амьдралд алдах ч үгүй оноч бай. Гол нь та алдсан дээр хит амар хямарч болохгүй байгаа юм. Угантаа яг алдсан зүйлсээ аюутын сайн суралцж явдаг юм байна. Гэтэл тийм одоо үгүй айдс, трама янз бүр үүсчихэд болохгүй заяа. Тэгэхээр харин бүр энийг болгол яг тэрийг болгол яг хийж үзье те. Асуудал нь гол нь юу байсан бэ? Одоо дахиад хийвэл надаа яг одоо би юунд нь анхаарах юм те. Хашир үзмээр байна. Хит нөтийн мэдрэмжэндээ автаж явбаргүй. Угантаа бусд хүмүүс айгүй сайн зөвлөж чаддаг. Ингүүл яг тэгвэл яг эн чинь болж наа чинь болохгүй гэдэг. Гэтэл энэ зүйлийг өөр төрөө өгмөр заяа. Тэгээд дээр нь нэг юм байгаа юм. Бусд хүмүүсийн хийж байгаа зүйлсийг аюу сайн ажигламаар байна. Тэгэж байж илүү сайн сайхан дажгүй үйл явдлууд нэгт болно. За хоёрдугаарт 9 сав энэ бол эрч хүчний хөзөр бас давхар хашир байдал алдаа оногдлын хөзөр. Юу гэсэн үг вэ гэхээр одоо битгий өөрийгөө ямар нэгэн зүйлээр нэгт буруутгах ажил төрөл янзын тал дээр ч гэсэн хүн алдах онох юм байдгийг. Тэгэд ялангуяа та илүү сайн урам зоригтой байж чадвал илүү сайн одоо тийм дажгүй үйл явдал одоо ажил төрөл дээр ч гэсэн санхүүжилсэн бас болох юмаа гэж бол нэг гарч байгаа юм. Хоёрт. За гуравдугаарт ерөнхий байдлаараа заяа. Энэ угаасаа төрөлсөн шүү дээ. Одоо юу батлаалаа юм л да. Хэрвээ сэлэн байсан бол та яалтчгүй бас жоохон зөрчлөх магадлал байгаа. Заримдаа нэгсэндээ одоо юу ажил хийгээд одоо заримдаа 9-8 ажил хийгээд хажуугаар нь өөр ямар нэг ажил хийх байхсан. Харин саваа хөзөр учраас та яалтчгүй одоо орлого зарлах хамгийн хүчин танаас хамааралтай байгаад байгаа юм. Төрүүч хийсэнчлэн олон зүйлсээ зэрэг хийх хэрэгтэй. Айхтар тийм цагийн хуваарт багтахгүйгээр одоо юм хийх ялангуяа өөртөө холбоотой тийм бизнесийг хийх тэр нь юу ээж болж байна. Одоо юу гэдгийг өнгөрсөн дээр чинь болж исэн зүйл одоо илүү сайхан болно гэж байгаа заяа. Тэгэхээр битгий өөр дээр ингэ би фактлчгүй яаж гэж битгий яагаад нэг. За Сэлэмний хаан энэ том өдрөө тодорхой байна. Яг ямар ажил хийх юм те? Давхар одоо борлуулалт за зүгээр жишээ нь борлуулалт юм байлаа гэхэд яг сард хэдэн борлуулалт хийх юм. За тэгээд яг хэдийг ашиглах юм. За тэгэхээр тул би яг юу хийх ёстой юм. Яг тэрийг аюулсан тодорхой болгон заяа. Тэгж байж өөртөө чи аюул ихтэй юм болно. Үгүй бол та өөрөө аюул тийм жоохон нацгай байгаад байна. Ийм нацгай байдал чинь бол нэг тийм сайн зүйл бол хүний хүргэдэггүй юм заяа. Өөртөө сайхан чөлөөтэй гоё эвтэйхэн гэхдээ юу байх ёстой. Одоо өөртөө хариуцлагатай байх хэрэгтэй. За би ингэж зүйл ингэж би ингэж алдсан. Би энэ дээр одоо ингэж онно. Давхар би ийм дүрмтэй байж ингэж явна гэдэг. Харин энэнийг яаж ажил төрөл дээр холбох вэ гэвэл ингэн. Одоо нэг 10 саваа чинь юу штэ. Амар хүн юм үүрцэн байгаа үз. Тэгээд дээр нь бас тийм зүйл хонх. Яалтчгүй танд амьдралчны ийм сэрэлт хэрэгтэй байна. Одооноос би яг ийм хатуу байна. Би энийг болгон бүтээн. Би энийг хийнэ гэдэг. Одоо энэ хонх жижиг гэр яж ингэдэг байхгүй.
Юу гэсэн үг гэхээр ийм жижигхэн жигнэт хэрэгтэй. Жижигхэн ойлголт. Заавал нэг юм амар бурхан багш болж ирээд миний хөө сонсч биш зөв жижигхэн жигнэт хэрэгтэй. За тэр нь юу гэсэн үг гэхээр нэгэнт одоо ийм зүйл өөрөө зүйл ингэ хийж байгаа учраас би өөртөө одоо шавар дунсан шарын эзэн хүчтэй гэдэг шиг маш өөртөө хатуу юу тавиад би энийг болохын төлөө л явна. Би энэ одоо бизнес ч вэ, би энэ борлуулалт ч, би энэ үйлчлэгч бүгдийг болохын төлөө л явна гэж маш сайн хичээсэн. Тэрний төлөө маш сайн төлөвлөсөн багсаа заяа. Тэгж шийдэмгий явж байж таны гараас үр дүн гардаг юм. Тэгэхгүй бол хоёрын хооронд одоо хүүхдээ харангаа хийж гэдэг юм эсвэл ингэж хийж гэдэг юм те. Яг өдөрт хэдэн цаг ч юм тэдний юмыг наад ажил төрөл яг юмдаа зарцуулж байж энэ зүйл илүү сайхан ашиг болно. Бас нэг зүйл гэвэл ер нь хийж байгаа зүйлдээ өөртөө аюу ихтгэлтэй баймаар заяа. Уг нь энэ үсээ сонгосон хүнтэй аюу тийм гарын урд үдэж гэдэг юм уу, аюу тийм ур чадвар сайтай хүн юм байна. Даач өөртөө итгэл аюу муу байна. Энд ч одоо бодолтой за сүүл сэтгэл зүйч жишээ авахад анх сурж байгаа хүн ч вэ эсвэл одоо өөртөө итгэдэг хүн хоёр л ер нь хямдхан байдаг. Зарим өөртөө итгэлтэй хэрнээ баг муу хүмүүс гэсэн бас амар өвдөж бэлдсэн байх үе байдаг штэ. Юу гэсэн үг хэрэг энэ хоёрын хооронд өөртөө итгэл байгаа юм. Яг тэрэн шиг танд бас өөртөө итгэл дутуу байгаа учраас яг хүмүүс бол ингэдэг. Яалч өөртөө итгэлтэй тийм дажгүй хүнээс итгэдэг байхгүй юу? Яг тэр шиг та уг нь бол айлч нөхцөл чадвартай сайн хүн мөн. Гэсээр нэг өөртөө итгэл янз бүр аягүй муу байгаа даа. За яа. Тэгэхээр бардам бай. Танд бол янз бүр тийм урт чадвар яз гэдэг юм бүгд байгаа. Дажгүй заа битгий өөртөө нэг тийм би муу би яалаа л гэсэн юм битгий бод. Тэгэд сайхан залбир манифест хий. Тэгэхэд аягүй сайхан болчихно. Бас нэг зүйл гэвэл ийм байна. Нэг хийн гээд эцсийн шийдвэр гаргасан бол одоо нэг сүрж ирсэн бизнес байгаа шүү дээ. Тэрэн дээр тэгэж дайраад л ор. Тэгэхгүй бол дундуур нь одоо юу гэдгийг болоод өөр мэлдэл биш. Яг за би энэ гурван юмыг ингээд багцаалаа хийнэ гэсэн бол тэгэл хийн шүү заяа. Өөр хайр байхгүй, найраа байхгүй. Гурав дахь үзэр, гурван аяга. За юу яана? Яалтчгүй өөр дээр чинь аз төрөч ивэр гэдэг шиг гурван аяга. Яг ингэ хийгээ явж яхад бол одоо санхүүгийн орчлонгоо санхүүгийн тогтвортой байдлаас төрүүлээд сэтгэл зүйн тогтвортой байдлаар тавлсаа орох юм байна. Энэ бол айхтар сайн хөзөр. Гурван аяга бол мэдээд аз жаргалын хөзөр, хоёрдугаар азийн хөзөр. Одоо яг нэг юма төлөвлөсөн байхад эхлээд бол жоохон фейлдэх юм болно. Тэгж яагаад амар сайхан аз ивэгээд аюулсаа хайтаа үйл явдлууд болоод зөв хүмүүс гарч ирээд бас энийг хийвэл болно, тэрийг хийвэл болохгүй гэсэн сайхан үйл явдлууд гарч ирээд амар сайхан болох юм заяа. Тэгэхээр битгий өөрөөрөө одоо хүнд байр битгий ингэж буруутгаарай. Бүх юм яг нөгөө цагийн зүйн дагуу явж байгаа гэдэг шиг нэг жоохон фейлдс хийж яагаад дараа нь аюул сайхан зөв хүмүүс орж ирээд энэ болно, тэр нь болохгүй сайхан орж ирэх юм байгаа юм шүү заяа. За одоо юу яа? Сахиусан тэнгэр танд юу гэж зөвлөсөн байна? Харцгаая. За эхнийх нь хөгжим. Таны хийх ажил бол ер нь хамаг амтны тусын тулд нэг тийм хүн шурлан болох гэхээс илүү хүм сайхан буян болох тийм ажил байх юм байна. Тэгэхээр одоо борлуулалт ч вэ, эсвэл үйлчлэгээч вэ, нэг тийм хүнийг эдгэж анаад эсвэл хүнд хэрэгтэй тийм сайхан зүйлсийг бол хийвэл таны амьдрал бас аюу дайжгүй гоё нөлөө орох юм байна. Одоо юу гэдгийг зүгээр би өөр төр зүр шишээ авахад би хүн үзэж байгаа юм сте. Бас хүмүүс сайхан буян болыг л явж байгаа. Тэгэхэд угаасаа тэгэл дараа мөнгө зүг яаж ороод идэх байхгүй юу? Яг тэр шиг та бас хон одоо санхүүдлэр сайтайхан агсэрнэ бас хүмүүс маш сайхан буян болсон тийм зүйл хийх хэрэгтэй. Хоёрын хооронд нэг тийм өнөө маргаашийн мөнгөний төлөө нэг айхтар бас битгий хичээгээрэй гэдэг зүйл гарч ирээд байгаа юм заяа. Хоёр дахь нь суппорт. Тэгээ явж байхад таны амьдрал юу яа? Тэр чигээрээ сайхан ингээд сахиусан таны ивэдэг сахиусан тэнгэрүүд таны ивэдэг одоо анжил юм те сайхан ивэгээ явах юм байна. Битгий өөрөөрөө тийм одоо би алзгүй би хаягцэг битгий бодоор харин та азтай. Яг уу азтай хүний бурхан их шалгадаг шүү. Бирлээтэй. Айгүй адал явдалтай заа юу. Тэгэхээр би битгий өөрөө тийм буруутгалаа би ялах гэдэг заа юу. Бүх юм зүгээр. За харин одоо юу яа? Таны
одоо байгаа мөнгөний энерги болон ирээдүйд яг ямар мөнгөний эрчнийг ямар хөө байвал дээр байх талаар одоо хэдлээ харцгаая. За эхнийх нь аягны бол. За та яг үндэ одоо бол дэндүү мэдрэмжэндээ автаад байна. Энэ бол яг үндэ байж болохгүй зүйл. Одоо бодолтой. Шахлаг компани босс, судлаачлаг компани одоо захирлуудтай одоо юу ядгүй хит мэдрэмжэндээ дааж хийдэг. Яг зүүнсэрэн дагсууж явуулах байдаг. Тэрнээс хит мэдрэмжэндээ дагаад нэг тийм тогтворгүй үйл явдал хийж бол харин болохгүй. Тэгвэл компани хамгийн хэмжээнд бүр сүрэнтэй тийм үстэй. Яг тэр шиг яг одоогийн нөхцөл та аюу тийм юу байгаад байна? Хямарсан байгаад байна. Ийм хямрал бол танд яг үүндээ зохихгүй байна. Та харин бүр өөрийгөө тийм одоо тайвшруулад одоо юу мэрийн за сэтгэлгээний хувьд бол яг бизнес тал дээр жоохон майлинки байна гэхэд хэлж хөтөлөх буруудахгүй баг. Ямар нэг юм болохоор жоохон болохоор аюу сайхан баярлаа л. Тэгэл жоохон болгоод аюу сайхан аюу их тийм хямрах хурж болдог ч юм уу те. Болохгүй заяа. Одоо харин яавал дээрээ 9 зоос. Нэгт өөртөө итгэлтэй энергийн төвшинч гэсэн бардам гой хүчтэй сайхан баймаар байна. Хоёрдугаарт ер нь бол мөнгө цаасан дээр хит аймаа санаа зовхоо болмоор байна заяа. Яагаад вэ гэвэл нэг дээр үе нэг үлгэр өгд юм да. Тэгээд нэг 3 хүнд мөнгө өгсөн чинь нэг нь бүр амар одоо аюу тийм мэдж байгаа зүйл мэдж юм төлөвлөөд тэг юм үрээд тэрийг давлаад очдөг. Гэсэн нэг хүн болохоор яана гэж бодсорон байгаа баг багаар үрсээр байгаа дуусчихдаг байхгүй юу? Яг тэр шиг та аюу сайн төлөвлөж жоохон зоригтой үйлдэл хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол яана гэж уцаар байгаа та жоохон багтчихад байна. Тэрний бол маш сайн бод өөрөөс итгэлтэй бай. Ялангуяа энерги төвшөнд өөртөө сайн манифест хийж заяа. Би бол маш азтай энергитэй өөдрөг хүн юм аа. Миний бүтсэн юм болго сайхан бүтт юм гэдгээ өөртөө сайхан цэнгэлж заяа. Тэгэхгүй бол их айцтай байна. Давхар өнгөрсөн галдаа чинь таныг дүгнэхгүй гэдгийг маш сайн ойлгох заяа. За ингээд одоо эхний өдөр манд дуслаа. Өдөр дэлгэцэн таалагдсан бол лайк дараараа, шеэр, сабскрайб дараараа донешн маш баярлах болно. Мөн гүйлгэний утга нэрийг хийвсний хөсөлтөй байна. Юуны төлөвлөмж гэвч яруу тэржлээс сайхан манифест хийгээ залбир төдөрөөр ирэх болно. Тэгээ та бүхэндээ хамгийн сайхан өсөөр. За мөн нээлэн одоо Монгол ирсэн байгаа учраас 13 дахь сайхан оффистай болсон байгаа. Ирж үзүүлэх өссөн хүмүүсээ сайхан үзүүлээрэй. Давс надаас байгаа. Мөн одоо та бүхэн байнгын стресстэй ингээд докторгүй уур зартай хэцүү байгаад авал та бүхэн Oracle энерги зөвлөлт авсыг одоо санал болгож байна. 10 сарын минут авсдаас дөрөд ингээд 10 сарын төсөл хийгээд тэгэхээр аюул сан болт юм байна. За тэгээ сүүлд нэг нь зөвлөе. Энэ хөдрийг сонгосон хүн танд баяжих нэгураа гэдэг юм бол бүрэн байна. Суйрмж яг үндэ байна. Хувь тавиланч байна. Гэхдээ юу яах вэ? Хичээх ёстой. Хичээхдээ нөгөө юугаараа биш одоо махан биеэр биш майнд сэтгүүр хичээх хэрэгтэй заяа. Тэгэхэд бүх юм бол асуудалгүй болчих. За ингээд та бүхэндээ сайн сайхны өсөөрөө одоо 2 дахь хөдөлгөөгөө орцгоё. За 2 дахь хөдөр маань аягны хаан. За хөдрийг ажиглавал нэгэн сайхан бүдүүн гараа одоо бүдүүрэл байж энэ. Тэгээ аяг барьчихсан те. Аягийн дотор нь сайхан байгаа бол хамгийн гол нь ад жаргалтай байгаа үз. Өөрийнхөө бүдүүнүүдээ санаа зовхгүй үз. За мацхай хоошлаарай. Нэгс нь юу гэсэн үг вэ гэхээр энэ хөдрийг сонгосон хүн та нэгт яг өөрийн хүсэж байгаа зүйлээ хийх ёстой. За юу. Юу гэсэн үг гэхээр аяг бол өөрөө мэдрэмжийн өдөр. Аяг мэдрэмж онгод өдөр ихгүй юу. Тэгэхээр аягны хаан гэхээр яг юу хүсэж байгаагаа те хийхээ ойлгоцсон. Аяг юуны төлөө амьдрах учраа ойлгоцсон. Аяг юуг хийвэл зүрх сэтгэлийнхээ хувьд тийм ажралтай байх ойлгоцсон. Энэ хүнд бол таны тань шиг хүнд бол одоо яг мөнгө чухал гэвэл чухал. Амьдралын юм чухал төв чухал. Гэхдээ амьдралын мэдрэмж утга учир их чухал. Хамгийн гол нь тэрийг хийгээ явж байхад хамгийн дажгүй мөнгө өөрөө баг ороод ирэхээр юм байна. Одоо юу гэдгийг онлын хувьд бол аюул сонир мэржүүд байдаг шүү дээ. Урлаг судлаа ажлыг эсвэл зүү зураа ажлыг те гэсэн хэрнээ манусасаа баяа явдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэ бүр амар тэргээр алдартай болцсон. Тэ бид нар гайхаад яаж алдартай болж вэ? Гэсэн хэрнээ нэг тийм амар алдартай.
Яг тийм маягийн буюу та яг өөрийнхөө юу чин сэтгэлийн зүрхнээс юу хийх хүсэж байна гэдэг. Тэр нь одоо гэдэг нь бусад хүмүүсийнхтэй адилхан одоо яруу нэгтлэн маркетинг менежер одоо IT материал нэг шаардлага байхгүй. Яг байсан ч болно л доо. Аль эсвэл байсан гэсэн та яг өөрийнхөө зүрх сэтгэлээр юу хийхийг хүсэж байна. Тэрийг хийгээ явбал айгүй одоо сайн юм а гэж байгаа юм. Нэгт. Хоёрдугаарт одоо энэ чинь аягны боол биш аягны хаан. Одоо энэний хатих хүслээ хийхээ хажуугаар энийг одоо яаж мөнгө болгож болох юм те. Яавал одоо энийг эвтэйхэн бас одоо чинь гоё ашигтай урт хугацаанд ингээд одоо санхүү яа гэдэг нь санаа зовхгүй хатгамж нэгдэг ч юм уу те. Яг тийм болох уу гэдэг талаар бүр одоо бүр тийм төгөлдржүүлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энэ үжил сонгосон хүнтэй нэг бол жоох юу яагаад байна. Одоо зүгээр л амьдрахын төлөө яваад байна. Эсвэл бол зүгээр л амьдраад байна. Яг одоо хийж хүсэж байгаа юм хийж магадгүй ихтэй нэг тийм амар тийм ачаад байгаа юм бол алга. Хаан хүн чинь өөрөө улс орныхоо цэрэг айран болон эдийн засаг одоо хариуцдаг хажуугаар бас 100 цаглыг хөгждөг үстэй. Яг тэрнтэй адилхан та бас аль альныгаа тийм энийг балансалсан хаанаас яаж одоо мөнгө олж одоо энэ хийж байгаа зүйлсээ яаж мөнгө олохоо бодсон бүр улам сайн төлөвлөсөн холыг харсан тийм байж та бүр айгүй сайхан мөнгө цаа самыг юм сайхан болох юм байна гэж нэгт гарч иж байгаа юм. За нөгөө талаас юу яана? Бүдүүн байваз. Бүдүүн гэсэр нь айгүй аз жаргалтай байваз. Юу гэсэн үг вэ гэхээр хүмүүс тань руу орж ирнэ. Биш бата доржоо долмаа хэн бидгийг миний өшөөдө болчихоо ийм имаар одоо мөнгө хийдгөө маа солонгос үж ажил хийдэг ч юм уу. Тийм маягийн үйл явдал болоход харин та зөрөд хэлэх хөвгтэй байх ёстой. Тэгэхгүй бол бас юу яагаад вэ? Одоо та яг үнэндээ хаашаа явж байгаа бас жоохон мэдэхгүй байх магадлал байна уу та гэж үл яг үнэндээ гараад байна. Энэ бол яг үнэндээ харин бүр тань шиг хүний хувьд маш муу зүйл. Яагаад вэ? Нэг аягны төрлийн хүмүүс мэдрэмжээ тавьдаг. Энэ бол нэг талаасаа бол бас сул талыг бол нөхөс сул тал. Яагаад гэвэл хамаг юм ойлгочвол үнэхээр сайн явж чаддаг үл чаддаг. Тэрийг ойлгох гэж бол харин зөндөө юм болдог. Яг түүнтэй адилхан танд бас одоо чиглүүлэг болдог хүн хэрэгтэй бай заяа. Ялангуяа ирээдүйд тал дээр чинь. За үнэхээр чиглүүлэг болдог хүн олдохгүй бол та надаас холбогдоод ирээдүйд яхаа асууж болно. Бусдаар бол одоо юу гэдэг ер нь одоо хүмүүс танд ингээд амьдрал ийм байдгийн, тийм байдгийн, чи ийм байх ёстой, тийм байх ёстой гэж байгаа хүмүүсийн аль болох амын тагалж сурах ёстой. Яагаад гэвэл та өөрийнхөө явж байгаа гэдэг чинь та буруу биш. Угаасаа 100 яманд 60 ухна гэдэг шиг одоо сүрэг болгон одоо бүх сүргийн одоо юунууд малууд одоо хонь байх албагүй. Зарим нь ямаа байна, зарим нь тэмээ байна, зарим нь хонь байна. Тэглээгээ заавал бүгднгээр нэг тийм хонь болох албагүй. Яг тэр шиг одоо хүн болгон тань шиг явах албагүй маа. Гэхдээ тэглээгээ би бас тийм гурай гулах юм шиг юм аа надаа бас ингээд мөнгө цаас олдог боломж байд юм аа гэдэг та нэгсэндээ маш сайн төлөвлөд ингэж яд харах хэрэгцээ маш чухал байна шүү гэж л энэ дээр ингээд гарч байгаа юм. За хоёр дахь өдөр тэгэд ийм байгаа юм. Нэгсэндээ энэ бол одоо 4 зос. Хөдрийг ажиглавал санхүүд одоо тал дээр энэ бол одоо юу харамч үнэлт дээр гэсэндээ санхүү тал дээр амар тийм барьдаг одоо хариуцлагатай. Бас хажуугаар нь одоо ер нь ирээдүйдээ юу болох яах их аюу тийм хардаг зүйл байхгүй юу? Тэгэхээр ингэнэ миний найзуудаа одоо хайртуудаа бэбс яа балуулах үед мянга та өөрийн хүсэж байгаа зүйлийг хийж байгаа ч гэсэн санхүү, эдийн засаг, бизнес төлөвлөгөө, маркетинг тал дээр аимшигтай хатуу байх ёстой. Аимшигтай бас ингээд нэг тийм тооцоотой байх ёстой байгаад байгаа юм. Мэдээж одоо хүн болгоны хийж байгаа зүйл өөргөө. Гэхдээ та энэ хартаа яг ингэж энэ тал дээр ийм хариуцлагатай байж иж та харин бүр багаар сайхан мөнгөтэй болно. Одоо юу байгаа юм? Таар өдрийн хамгийн удаан хэлбэрт бол одоо удаан хэрэг тогтвортой хэлбэрт бол одоо зоосны үзэр. Ядаж байхад одоо бол 10-аас 4 дээр явж гэсэн. Ялангуяа та яг одоо үнэхээр санхүүгээр атайхан бай гэж байгаа бол хоёр зүйл хэрэгтэй. Нэгт одоо төлөвлөгөө хэрэгтэй. Хоёрт мөнгө суулгах хэрэгтэй.
Тэгээд өөр өөртөө бас аюу тийм санхүү төлөө жоохон тийм хэмнэлийн горим бас аюу хэрэгтэй байгаад байна. Тэгж байж дараагийн левел гэсэн үйлдэлүүд, дараагийн левел гэсэн одоо том тоглолтууд гэдэг юм үйлдэлүүдтэй тэднэр дээр аюу айтайхан байх юм байна. Тэгэхгүй бол та ингээл ерөнхийдөө явж байгаа л гинт нэг юм боломж гарч идэг ч юм гоё юм болоё гэхээр та мөнгөгүй гэж идэг. Эсвэл бэлэн биш гэж идэг. Ерөнхий маягаараа та өөрийн хийхсүүдийг хийж болно. Гэхдээ хажуугаар нь бас олон зүйлсийг зэрэгцүүлээд одоо өөр надаа миний амьдралтай ямар боломж гарч ирэх гэдгийг сайхан хараад тэгээ боломж гарч ирсэн нөхцөлд шууд дайраад ороход биелэн давхар одоо бас аюу тийм судалгаатай өөрийгөө хөгжүүлсэн одоо тийм байж та аюу сайхан мөнгө санхүү дээр айтайхан байгаад баяжаад явах нэ. Одоо чи юу өстэй уран зураг зурдаг хүмүүс л байгаад та зураг зарах зарна. Гэхдээ хажуугаар нь бас нөгөө хөрөнгө оруулагчтай ивэд итгэж хайгаад бас өөрийн галерейд одоо юугаар гардаг штэ. Галерей одоо тийм үзэсгэлэнгээ гардаг штэ. Яг тэр шиг та бас одоо юмаач хийн хажуугаар тань туслах үнийг ч хаана давхар санхүү дээр бол бараг л одоо сэдсийн санхүү дэлхийн мастрын оюутан шиг л одоо нэгтлэнгийн оюутан шиг л тийм хашир байж та аюу сайхан юмд хүрнэ. Нэгс энэ хоёрыг аяг зоос хоёр баланслаж чаддаг хүмүүс амар хурдан байж шүү заяа. За гурав дахь нь. Нар үзэр. Тийм тэгээд бас юу гэдгүүлээ. Барын нүд. Зөрөд байгаа чад. Хинч одоо юу гэдгийг энэ ч одоо юу гэсэн нэг эр хүн зөрөгтэй бол чонч цагаалтна. За миний хүмүүсээ одоо намайг хүсэх хүмүүсийн нэлээд их одоо охтууд байт юм байлээ. Эм одоо юу гэх эм хүн зөрөгтэй бол одоо өнөг чацгаалсан байш. За. Нэгдүгээр юу байсан? Нар өдөр боосаа. Юу яана 2 өдөр утгатай. Ямар ч байсан өөрийнхөө ингэ сайхан явж байхад бол уг нь бол таныг аз ивэт юм байна. Тэний хүний тэнгэр гэдэг шиг тийм аз сайхан ивэ гоё үйл явдал болт юм байна. Нөгөө талаас яг зүгээр өөрөөрөө байгаа байдлаа боддоор нь хараа сурчих. Тэгэхгүй бол заримдаа та аюух тийм бардам зан гаргадаг юм байна. Эсвэл заримдаа аюух тийм жоохон эмороод идэг юм байна. Одоо би бол сайн чадахгүй ч юм би үл ингэж чадахгүй ч юм уу те. Үгүй харин бүр тэр тусмаа одоо би бол яг ийм зүйл байгаа. Тэгэхээр би энэ л дээр харин ингэж анхаарах хэрэгтэй юм байна. Тэгээд цаашаага надаа ийм зүйл дээр аз хэрэгтэй. Би энэ зүйлээр сайхан азийн манифест гойгоо зүйлсийг бол би хийх ёстой юм байна. Би ингэж явбал аюу дажиг юм гэсэн нэг төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Хоёрдугаарт одоо нар харахаа юу болдгийг бүх юм харагддаг. Амьдралын сайн ч муу ч бузар булаач ариунч бүгд харагддаг. Яг тэрнтэй адилхан та бас одоо байгаа амьдрал дээр ер нь юу болоод байна, юу болохгүй те миний эргэн тойрон юу болж юм те одоо нартай адилхан юм хийхийг хүсч мөрөддөг хүмүүс одоо яаж ингээд баяжаад эсвэл яаж айтайх амжилттай байгаад эсвэл яаж пааглал гэдэг аль талаас нь ер нь хармаар заяа. Тэгж харахаар угаас нэг өнцөг гараад ирнэ. Ялангуяа одоо бүр англи хэлээр ч гэдэм үү эсвэл солонгос хэлээр ч гэдэм үү одоо хайж үз яавал айтайхан байх вэ гэдэг талаасаа тэгж байж та яг бодит хүнтэй нүүртэл. Тэгэхгүй бол та бас нэг хурган өөрөөр нь гэсэн нэг тийм жижигхэн орлогын их өсвөртэй. Тэрнээс нэг тийм амар хитэрдэг ч юм болго, буурдаг ч юм болго. Тэрийгэ од гараас бурхан багшаас асууад би яах вэ гэдэг. Гэтэл чинь нэг тийм амар одоо юу бол алга байгаа байхгүй юу? Зүгээр хийх юм асаа хийгээд яв. Яг үл хүсэж байгаа зүйлээ сайхан хий. Тэгэхдээ хариуцлагатай бай. Нэмээд аз ивэх. Аз чинь нөгөө нэг зориг дагаж аз гэдэг штеп. Хөдөлгөөнтэй хүнд л аймд аз ивэдэг. Тэрнээс их тийм одоо сонин тийм хүлээсэн хүмүүс тийм аз ивэх баг байдаг. За бас нэг зүйл гэвэл энэ гурыг хардаа танд яалтчгүй нэг юм чиглүүлэх хүн бол хэрэгтэй байдаг юм заяа. Тэгж байж таас одоо юу яахгүй бол хүнээс үдсэн харснаа сонссон хэрнээ орхичих юм байдаг юм байна. Ингээд болоо гэл. За ерөнхийд нь бол товчхон дүгнэхэд бол танд нэгсэн өөрөө хийх хүсэж байгаа зүйлсийг хийх одоо хөгжүүлэн явах нь бол маш тэгжиж одоо аюул дайжгүй мөнгө орж ирнэ. Тэр нь заавал нэг тийм бусд шиг адилхан юм бол байх шаардлагагүй байсан хэлхээгүй. Гэхдээ санхүү талд ми одоо онгодод дагаж хийж байгаа ч гэсэн санхүү тал дээр маш хариуцлагатай төлөвлөгөөтэй бас ухаантай байгаарай. Тэгээд бусад хүмүүс яаж нэгдээ сайхан дуурайж хийх хэрэгтэй. Бас бурууг дуурайж болохгүй анхаарах хэрэгтэй. Тэгээд бодвол таныг одоо баринууд буюу аз сайхан ивэн тэдний хиймэрлэнүүтэй цоцлолтод байвал дажгүй шүүж гарч иж байх юм аа. За харин одоо юу яа?
одоо гаргалгааны нарийн сүнслэг рүү орцгоё. За гарч ирсэн шүү дээ хаа. За эхнийх нь 4 зоос. Юу яана? Яг та одоо тэдэн төрхтэй болно гэдгээ эсвэл би ийм хэмжээний хөрөнгөтэй болно гэдгээ одоо юу ямар мэн төсөөлж манифест хийхээс гадна төлөвлөмөр юм байна. За яа. Тэгж таны одоо харсан төлөвлөсөн юм чинь аюул сайхан бийж бүтдэм байна. Тэрнээс зүгээр ингээ явж байгаа ч юм уу эсвэл ингээ болондоо бүтэндээ гисэн юм чинь бас одоо нэг айхтар явдаг юм байна. Тэгэхээр тэртлийн зүйлээр нэгт анхаарна. Бас нэг зүйл гэвэл юу байгаа юм? Яг та одоо хоёр зүйлээр одоо анхаарсан. Хоёр дахь нь яг энэ бизнесийг ингээд эсвэл энэ юм хийгээ явж байхад би яг тэ хэр одоо ашиг орлогыг ер нь олох боломжтой байдгийг бас харах хэрэгтэй байна. Ер нь бол санхүүгийн одоо яг тийм баяжх лимит чинь бол хэр холын. Тэгээд тэрнээс цаашаага бас одоо юу хийвэл бас нэмэлтээр олгож болох юм байна. Алийг хийвэл би бүр нүн тийм амжгүй амарч болох юм байна те. Алийг хийвэл айтайхан баланстай бас дуртай зүйлийг хийж байгаа гэсэрнэ тийм айтайхан орлоготой байх юм байна гэдгээ бас нэг яхад ядархааргүй юм гэдгээ бодож үз гаргах төлөв гэж байгаа юм. Дахиад нөгөөний ярьсан аягны буюу одоо юу хийх хүсний тухайн салхишил байдаг л да. Салхишаа хамгаалах шээ. Тийм үйл явдал болчих гэдэг учраас өөрийгөө тийм бодолтой бай гэдэг хөзөр энэ дэр ингээд гарч байгаа юм шүү. Хоёр дахь нь 4 сава хөрмийн өдөр. Энэ бол тань дээр одоо яг тгээ хийж хахад одоо буюу саний хийж байгаа юмудыг хийхэд бол айгүй сайхан аз тахаан давхар танд одоо амьдралын сайн хүмүүс гарч ирнэ, туслах хүмүүс гарч ирнэ. Энэ бол болж бүтээ сайхан юм аа гэж бол нэгт гарч иж байгаа юм. За хоёрдугаар 4 сав бол өөрөө хөрмийн өдөр. За хөрмийг бол монголчууд хизээ хийдэг үлээ голдуу намрын дүнд сая шинийн 17 мөстэй. Юу гэсэн үг вэ гэхээр та юу яана? Яг нэг өдрийг барьж аваад за би энэ өдөр хүртэл би яг энэ зүйлийг амжуулна гэдэг. Одоо урлагийнх нь би энэ өдөр хүртэл би нэг гоё уран бүтээл авах гэж юм уу? Эсвэл юм зарлууд нь за би энэ өдөр хүртэл би ийм хэмжээний орлуулалтыг хийх гэдэг юм уу те? Яг тийм маягаар сайхан төлөвлөгөө гаргаж анхаарч одоо ухаарч явах нь маш одоо чухал байна. Тэгэхгүй бол за яхаа өнөөдөр тийм боллоо, маргааш тийм боллоо тэгчүү сайн мэт гэдэг. Болохгүй. Харин тэр зүйл таньшиг хүмүүс бол болохгүй. Тэгэхийн тулд одоо би одоо энэ хэмжээний борлуулалт хийхэд бол надад юу хэрэгтэй? Надад юу байвал гоё болох юм? Юу байвал аюул айтайхан байх гэдгийг маш сайн бодож төлөвлөж бас хүмүүсээс асууж хармаар байна. Тэрний хөдлөө тэмцвэр нэг заяа. Ерөнхий байхад болохгүй шүү. 3 дахь өдөр. Сэлэмж яхтав. Тууштай явнаа. Тууштай явмаар байна. Тэгэхгүй бол чи хүн л болсон хай мэдээж фейлдч юу байна, азтайч юу байна, зүүч юу байна те. Давхар хүмүүсийн тийм зөв шиг нэрнээ буруу одоо зөвлөгөө байна, буруу бишгэрний зөв зөвлөгөө байна. Энэ дундаас та яг аль нь зөвийн, аль нь бурууын, аль нь надад юу дажгүй вэ гэдгээ одоо харж ойлгож гэхдээ ерөнхий өөрөөх одоо явна гэсэн зам руу чиглэж явах нь маш чухал байгаа юм. Үгүй бол та өөрөө яг үндэ нэг тийм юу байгаа юм. Толгой алга. Нэг юм осолтгүй нэг юм сайхан амьдрах хэрэгтэй гэсэн толгой байгаа юм. Бусдаар бол их тийм амар ер нь ингүүл яан тэгүүл яан гэсэн толгой ерөөсөө алга байна заяа. Одоо чинь сэлэмчин өөрөө бол сэлэм бөндгөс юулаа сэлэм тас толгой бөндгөс үлөө тэгж л яваад байгаа штэ. Яг тэрнтэй адилхан та бас өөрөө яг тийм нэг шийдсэн бол тэгэл болоо. Тэгэл өөр юм байхгүй. Яг би зөв шийдснээр хүлэгдэж байгаа. Ингээд олон тасан бодчихсон зөв шийдсэн. Одоо надад бол юу ч наалга байсан гэж явж байж та явна. Үгүй бол нэг ингээд, нэг тэгээд, нэг ингээд байх нь ерөөсөө юм бодохгүй заяа. За харин одоо сахиусан тэнгэртэнд юу зөвлөж байна? Харцгаая. За лидершип. Яалтчгүй одоо та хүнд найдахгүйгээр яг өөртөө нөгөө танаас хэлдэг шүү дээ. Fine, I'll do it myself. Одоо би өөрөө л хийдэ. Одоо өөрөө л явахгүй болохгүй нэ гэдэг. Нэг хүнд нэг тийм янз бүрийн найдсан юм бол хэрэггүй байгаа юм. Өөрөө одоо тэр чат GPT-гээс асуудаг ч юм уу, өөрөө тэр бүүстийг хийдэг ч юм уу, өөрөө яг хамаг төлөвлөгөө янз бүрийн гаргаад яг хүнээс асуух юм бол асуу. Гэхдээ яг одоо хүнд найдаж биш
Одоо энэ хүний хичээл болно биш яг өөрөө хамаг юм хийдэг, яг өөрөө хамаг юм сайхан төлөвлөдөг, болгоод бүтээдэг байж ээж аюу гой үр дүн гарнаа гэж үл нэг сахиус нэг хэлж байгаа юм аа. Хоёр дахь нь за light and love гэрэл ба хайр. Угаасаа таныг одоо юу гэх та өөрөө тийм гоё бурхны тийм ариун сайхан замаар явах хэрэгтэй хүн байгаа даахгүй юу? Их тийм хоёрын хооронд одоо сонин үйлдэл хийгээд явах нь бол тань хэрэггүй. Та угаасаа яг одоо хийж байгаа зүйл чинь юм эсвэл одоо таны хийх хүсэж байгаа зүйл чинь бол ерөнхийдөө бол зөв. Та энийг харин мөнгө цаас санхүүтэй холбох ч юм уу тэгэж явах нь айгүй чухал юм байна. Үгүй бол тэгэл юу штэ одоо юу гэдгийг айгүй тийм хөв төлөнгөөс гоё эмч болох хэвээр хүн тэгээд одоо лангуунаар сууж явах бол бас л хэцүү үстэй. Бараг л тийм маягийн зүйл байгаа юм аа. Битгий өөрийгөө нэг тийм одоо би бол ингэдэг битгий өөрийгөө дорд үз. Харин бүр сайн би бол энийг хийж чадна. Энийг аргаа олно. Яг өнөөдөр би бас амжилттай болж магадгүй маргааш хэцүүж магадгүй тий. Би нөөдөр арга нь олно гэж явж байгаа аюул чухал байна. За юу. За харин одоо таны энерги ямар одоо мөнгөний одоо энерги ямар байх юм? Эрдэнэт мөнгөний энерги ямар байвал сайн талаар одоо ямар байвал талаар одоо харцгаая. Яг одоо нөхцөл таавал чөтгөр өдөр байгаа дээ. Ийм нөхцөл сонгосон хүнтэй жоохон юу юу нэг ийм чөтгөрийн төрөж яваад нэг юу. Аваа айтайхан нэг нэг бол хүссэн юм хийгээ явах гэдэг ихээр болдгоо. Тэгэнгүүт нь нэг ийм хоёрын өрнө хийж үздэг. Тэгэхээр хийхээр ерөөсөө амьдрал утгагүй санагдаад байдаг. Буцаад гоё хүссэн юм хийгээр нэг арга нь олдгоо. Энэ яг нэг ийм маягт яваад. Энэ бол болохгүй. Айл ал талын балансч явах хэрэгтэй байдгийг. Тэхийн тулд та хүмүүсээс маш сайн асууж маш сайн одоо судалгаа хийж ээж одоо явах хэрэгтэй. Түүчиж нь л хэлсэн юм шүү дээ. Тийм зүйл хийгээ явбал таны энерги аюу айтайхан бол. Одоо хараа. World 9 шидэн сайхан бүрдээд бүх юм аюу сайхан болоод аюу гай бардан байна шүү дээ. World бол одоо таар үзэн том арканы хамгийн сүүлийн өдөр. Одоо яг тийм happy ending руу бас одоо яг орж ийн гэсэн үг. Танд энергийн хувьд ирээдүй одоо хувь тавилангийн хувьд гэсэн ийм болох бүрэн шанс бүрэн юм бол байгаа заа юу. Тэгэхийн тулд одоо энэ чөтгөрийн ториосоо гарч нэг тал руугаа гараад гараас бүх маш шийдэ гарах хэрэгтэй заа юу. Ийм л байна. За ингээд одоо хоёр дахь хөзөр маань дууслаа. Хөзөр дэлгэцэн таалагдсан бол одоо лайк дараараа, шеэр, сабскрайб дараараа мөн дэний маш баярлалаа болно. Мөн одоо Google-ийн хөтөлбөрийн хэсгийн явах зорилготой байна тийм. Юуны төлөө хэмжээний хэвчээрээ тэр жилээс сайхан манифест хийгээ зөвлөлт төрүүлэх болно. Тэгээ та бүхэндээ хамгийн сайн санагсэрэй. Дашин туршлага би одоо Монголд ирсэн 13 тавцтай болсон. Ээж үзүүлэх хүмүүс сайхан бол үзүүлж холбогдоорой. Дугаар бий сан бичнэ. Тэгээ мөн байнгын стресстэй төвхтэй хэцүү байгаад байгаа бол та бүхэнд энерги зөвлөг оргол тавсыг сонирхол болгож байна. Ердөө 10 сарын тавцтаас нөрөөд 10 сарын ингээд одоо бяцлаг яагаад тэгэхээр аюул сайхан болон манзаа. Тэгээ хамгийн сүүлд нь юм хэлье. Яг хүнс чинь юу хийхийг хүсэж чинь яг тэргээр юм. Суралц болохгүй бол чадна шүү дээ. Тийм үстэй. За одоо ингээд 2 дахь өдөр маань дууслаа. Та бүхний сайхан өсөе. 3 дахь өдөр рүүгээ орцгоё. За 3 дахь өдөр маань хаан өдөр байна. За өдрийг ажиглал одоо 12 ордны урд те одоо их гоёмсог хувцастай, таягтай одоо хаан байна. Их одоо нэг хөгшин биш гэсэн ирнийх ухаалаг өтөн байгууз. За юу гэсэн үг вэ гэхээр одоо юу яана? Та яаж одоо баяжих вэ? Яаж санхүү эрчимд хүрэх вэ гэвэл ер нь ямарваа нэг зүйлийг хүнд найдахгүйгээр хүний ивийг харахгүйгээр яг өөрөө юмаа хийж өөрөөтөө найдаж ээж одоо яг баяжих юм уу эсвэл тушаал дэвшдэгсэн зү те тийм байх юм байна. Бас нэг зүйл байгаа. Энэ нь одоо хүнийг харна хэрэг шүү. Одоо эн чинь бол юу вэ? Хаан хөзөр. Хаан яадаг вэ? Хүмүүсээс зөвлөгөө авдаг. Тэгээд эцсийн шийдвэрээ өөрөө гаргадаг. Яг тэрнээс их тийм хүнийг шууд сохроод авал ер нь л пагтлах штэ. Яг тэрнтэй адилхан таа ч гэсэн бас яг өөрөө одоо яг юу хиймээр байна. Давхар юу хийвэл яг одоогийн өөр чинь нөхцөлд одоо юу онигдүүлээ. Илүү үр дүнтэй бай тээ. Энэ дээр ингэж байгаа юм. Зоос болон юу хоёрт зоос болон хаан хоёрт аль алинд нь хувь тавилангаас гадна одоо аз гэж юм их нөлөөлдөг юм. Тэгэхээр айхтар тийм одоо хувь тавилан яадаг гэдэг юм бол юм найдахаас илүү өөр чинь одоо их тийм хамгийн одоо үр ашигтай нь юу байна?
одоо аль нь хамгийн дажгүй байна гэж одоо ингэж байгаа шүү дээ. Хүнд одоо хийх хүсдэг зүйл гэж байдаг. Давхар хийж чаддаг юм гэж байдаг. Хийж чаддаг юм болон хийж хүсдэг юм хослолдог хүн аягүй сайхан болдог. Яг тэрнтэй адилхан таны нөхцөлд бол одоо хамгийн хийж чаддаг зүйлсээ одоо тийм хөгжүүлээд тэрүүгээр тийм занимаалтаад бас хажуугаар нь одоо хийхийг хүсдэг юм учраас хажуугаар хийгээ явбал айгүй тийм сайхан гоё одоо үр дүн гаргасан мөнгө цааш сайхан болсон байх нь байна гэж нэг талаас удаа гарч иж байгаа юм аа. Нөгөө талаас энэ хаан гэдэг чинь бол айгүй тийм прагматик хүн байдаг. Хит одоо тийм мэдрэмжэндээ автахгүй гол нь үр дүн чухал. Яг тэр шиг таны амьдрал бас үнэхээр байж гэвэл үр дүн чухал, үр дүн гаргадаг одоо тийм хоосон юм гэхээсээ тийм үр дүн гаргадаг тийм ажил төрөл эсвэл ямар нэг бизнес эрхлэл аягүй чухал байгаа юм. Жохон наривчилж дэлгэрэнгүй үзвэл одоо за өдөртөх албанд тушаал яадаг гэдэг гэх нь бол хайшээ нэг өсөндөө илүү өөрөө тийм бие даасан эсвэл ямар ч үсэн өөрөө чинь одоо үг ямар нэг зүйл бол тийм жинтэй хүрдэг тийм одоо бас хүмүүстэй сайн харьцдаг тэр талын мэрэгжил одоо ажил төрөл өөр чинь аюу сайхан одоо зохицоор юм байна уу да гэж бол нэгт гарч иж байна. Тэгээд бас нэг юм байгаа маа. Энэ үсээ сонгосон хүн дээр тэгээд мөнгө болон хааны үзэр зоос угаж одоо 100 вон. Тэгээд дээр нь хааны хөтзөр илүү тийм санхүүгийн талын ажил мэргэжил одоо форекс ч гэдэг юм уу эсвэл одоо юу гэдэг нь те одоо худалдаа наймаач гэдэг юм уу тэр талын зүйл одоо хүмүүсээ тийм дийл хийх тохиролцоо наймаа хийх тал дээр одоо аюу тийм ашиг орлоготой болон азтай байх магадлал бас өндөр байгаа учраас одоо тэр талын бизнес рүүгээ ороход бол ер нь аюу тийм боломжтой юм а гэдэг хөзөр энэ дэр бас гарч иж байгаа юм а. Нэмээд ингээ харахад ийм байгаа юм. Хүмүүстэй очиж зүг болно. Дахиад нэг борлуулалтын болно юуд орчиж байна. Хаа ч юу гэдэг вүлээ хүмүүстэй очиж зүгөө олох бас сайтайхан одоо өөрийнхөө болон бусдын одоо тийм хамттай хожих зарчмаар тийм тохиролцоод хийдэг байх хэвээр. Одоо зүгээр нэг гэртээ суухаас илүү хүмүүстэй харьцдаг, хүмүүстэй болгоё бүтээ гэдэг, хүмүүсийн одоо юу гэдэг те юу гэдэг вүлээ одоо хүмүүстэй хамтардаг ажил төрөл хийвэл бас одоо харьцдаг ажил төрөл хийвэл өөрт нь аюул сайхан зохицох юм байна гэж гарч иж байгаа юм аа. За хоёр дахь хөвзөр тэгэнгүүт дээр 8 зоос. Яг нэг хийж байгаа юм аа аюул бас сууж сурч үр дүн гаргамаар байна. За хаангуй. Заангуй. Яг энэ хүзээ сонгосон хүнтэй аюул тийм азтай мөнгнөөс өөртөө юм уусар ер нь юм хийж чаддаг айгуу дажгүй тийм гарын уртай хүн бололтой. Гэхдээ яг юу яагаад вэ? Тууштай хөдөлмөрч чадахгүй байгаа дээ. Уг нь тууштай юм хийгээд байвал гоё юмны бас арга ивэн олоо, учир зүг нь олоод айтайхан бас одоо дажгүй зүйл бол одоо байх бүрэн боломжтой байдгиймээр өвцний одоо юмны сайхан үр дүн үзээ те. Даанч ингэж байна. Та өөрөө одоо жоохон явж байгаа л багтлагч юм эсвэл жоохон явж байгаа л боловч юм тэгээд байна. Үгүй. Энэ бол 800-аас бол 10-аас 8 буюу ер нь жоохон тийм сууж сураад хамаг юм а тийм гоё одоо жилийн дотор ч юм 2 жил дотор ч юм ийм гайсаа үр дүн хийгээд тэгээ явбал айгүй сайхан одоо үр дүнд ордог тийм гоё юм а гэдэг хөзөр энэ дэр байгаа байхгүй юу. Битгий өөрийгөө одоо юу яарлаа. Хоёрын хооронд битгий юу. Одоо чинь хаан гэдэг хөзөр чи юу лээ? Тэнгэр шиг бай, тайван бай гэсэн үг. Энд чинь одоо тэнгэрийн доор ямар ч цас шуурга янз бүрийн болж исэн гэсэн тэнгэрийн дээр бол тэнгэр хэврэл байдаг хгүй юу? Тэнгэр хэврээ. Яг тэрэн шиг таны амьдрал юуж болж исэн гэсэн та ямаа хийгээд тууштай, шудраг өөрийнхөө хийх юм хийнэ гэл явж яхах нь айгүй чухал байгаа юм. За битгий өөр дээрээ одоо гүрийсэн эсвэл болибот гэсэн тийм битгий юмд ор нэгт. За хоёрдугаарт яг өөрийнхөө одоо хийх гэж байгаа зүйлсээ юу яа? Одоо юу яаж үг үр дүнг сайхан гаргаж өг тодорхойлж өг. Одоо би яг ийм юмтай болмоод байна. Одоо тэдэнд өрхтэй болмоор байна. Тэгэхийн тулд би ийм борлуулалт эсвэл ийм үр дүн гаргасан байх хэрэгтэй. Тэгэхийн тулд би энэ ингэсэн байх юм аа гэдэг.
Тэгж явахгүй бол бүх юм чинь ерөнхий байгаад байх. Та өөрөөс бас амьдралдаа одоо ерөнхий байх гэдэг заа юу. Ийм зүйл өөр чинь яг үнэхээр зогсдгүй маа. Танд явлангуяа ерөнхий байдал мэдрэмжээ дагна гэдэг юм. За яг хувийн амьдрал яг байж болно. Минийх буруудах юм биш. Гэхдээ яг ажил төрөл баяжих санхүү карьер тал дээр бол үнэхээр та хатуу ширүүн одоо шийдэмгий хандж иж явахаар байгаа юм. Бас нэг зүйл юу юм байна. Уг нь та нэг юм яг шийдэмгий одоо юугаа гаргаад авчвал гэдгүүлээ юмаа ойлголтоо авчвал аюу дажгүй байна. Дааж яг ойлголтоо авъя гэхээр бас яг тэр нь зөв, тэр нь буруу юу гэхээр яг өөр төр чинь ингээд зөв зөвлөгөө өгдөг, буруу зөвлөгөө өгдөг хүмүүс зөндөө байгаад байна. Та ялахгүй байна. Үнэхээр тийм ялахад хэцүү байгаа бол та надад сайн холбогдоод үзүүлж сайн болох юм байгаа ш заа юу. Нэгдүгээр. За, ингэдгийм байж, тэгдгийм байж. Гэтэл 3 дахь үзэр. Дурлагсад танд сонголтууд байх хэрэгтэй. Нэгт. Энэ хөдрийг сонгосон хүн та яг нэг юмдаа одоо яг үр дүн гаргах ёстой ч гэсэн олон юмыг бас зэрэгцүүлэх, бас өөрийн гэсэн тийм сонголтуудтай байх. Хит одоо юу хүмүүс тийм болон шахуулсан юмар байж болохгүй байгаа даа. Хамгийн чухал хийх юм хий. Гэхдээ хажуугаар нь өөр бас юу хийж болохоор энэ өөр надад ямар тийм хамтарч байж болох юм те. Эсвэл өөр яаж одоо би илүү их харилцагч үйлчлүүлж гэдэг юм уу эсвэл яаж одоо би цалингаа нэмэгдэх юм уу тийм боломж сонголтуудыг би яаж болох вэ? Тийм олон сонголтуудыг өөртөө гаргаж өгөхгүй бол одоо бас юу яагаад вэ? Одоо хөгжүүлээд явах хэрэгтэй юм бол байх хэрэгтэй байхгүй юу? Ямар ч үсэн хэн одоо том зорилгоч юм бол энэс би үр дүн гаргана. Гэхдээ юу ч болохгүй үстэй. Би 5 сая л олно гэдэг аюул тэгээд гинт 6 сая олох боломж гардаг бол үгүй би 5 сая дээр л төрдөж болохгүй байхгүй. Тэгэхээр одоо яг том зорилгоч юм бол яг нэг том зорилго байна. Тэрнээс жижиг сажиг оюун хатан зорилгууд руу бол хөрвүүлж явах ёстой гэдгийг одоо харуулж байгаа юм. Та өөрөөсөө ерөөсөө сонгосон хүн та өөрөөсөө сонголоо яг гарч өгөхгүй байгаад байна. Хоёрдугаарт ер нь жоохон хүмүүстэй хамтрах, хүмүүстэй сайн ярилцах, зөвлөгөө авах, хүмүүсийн бодлыг сонсох те давхар өөрөөсөө сайхан ярих, бас хүмүүс сайхан ярих. Одоо энэ нөхцөл сонгосон хүн тав юу гэдэм бэ? Хүмүүст өөрийнхөө их бодлыг ярьж, хүмүүст ойлгуулж ийж, тэр бодол хамгийн юм чинь аюу сайхан зэгцэндээ ордсон байна. Тэгэхгүй бол дотроо бодоо яваад байхаар аюу тийм ерөнхий юм яваад байна. Одоо чинь юу гэдэг чтэй хүмүүсээ ярилцчихээ чинь тийм зүг буруу ярьж чинь яриад зүг болно штэ. Яг тэр шиг таны амьдрал гэсэн бас зөв буруу бодох, зөв буруу хүмүүс уулзж яагаад энэ зөв юм а тэр нь буруу юм гэдгийг ойлгох юмуд бол болоод байгаа юм аа. Тэгээ ерөнхийгээр нь хараа үстэй. Одоо та бол уг нь их азтай хүн гэхдээ жоохон зожиг гэх юм уу эсвэл хит нэг тийм бух шиг нэг өөрөө зөрүүлэх юм уу те. Тэгээд амьдралын өөр боломжийг харахгүй байх магадлал байна. Тэгээд ерөнхийд нь өгнөлөхөд бол яг өөрөө яг юу хийхийг хүсэж байгаа тэрвээ сайхан бол гэхдээ чаддаг юм дээр илүү сайн суйрлаад явах нь одоо аюу дээр юм нэмээд яг сууж сурах хэрэгтэй давхар хүмүүстэй харьцдаг санхүүгийн болон юм борлуулалтын юм юм уу те эсвэл хүмүүстэй харьцдаг тийм юм байвал одоо ажил мэргэжил байвал айгуу сайн юм давхар танд үргэлж сонголт байдаг бөгөөд тэр сонголтуудыг та ашиглаж байж илүү сайн үр дүнд одоо хүрэх юм шүү гэдэг хөзөр энэ дээр ингээд гарч байгаа юм аа. За харин одоо гаргалгааны наривчсан хөзрлөөгөө орцгоё. За гарч ирсэн шүү дахиад. Judgment шүүлт. Юу яасан хөөе? Энд чинь танд нэг юм хувь тавилангийн юм уусаа байд юм байна. Миний өгшөө одоо ингэж явах хэрэгтэй шүү гэдэг. Одоо хувь тавилангаас өгсөн юм болгон тийм сайн хамаар гэж юу байх вэ? Гэхдээ тань нэг тийм сорилыг бол ихтэй өгцөн байгаа байна. Тэр нь юу гэсэн үг гэхээр миний хөгшин бороо одоо чиний хүсэж байгаа зүйл бол яг уу ийм байж болно. Гэхдээ чи яг энэгээр явбал илүү их тийм баяжих яах юм те санхүүдлээ айтайхан юм болох юм аа. Наадахаараа яваа. Үгүй бол нэгсэн чамд тийм одоо бурхны заасан зам байгаа нүр яваа. Чи өөрийнхөө замаар явна гэвэл яг үндэ бүтэхгүй. Энэ замаар явбал одоо чи илүү их тийм гоё амжилтанд хүрээд ажгүй юм болох ч юм уу. Айтайхан юм болох юм а заа юу. Битгий өөрийгөө одоо миний бурхан багшийн өгсөн замаас битгий одоо холдоо гэдэг хөзөр энэ дээр нэгт гарч байгаа юм заа юу. Нэг хоёрдугаар шүүлтийн хөзөр. Ер нь бол хүн юу тарин тэрийг хороно гэдгийг. Яг үнэхээр тийм үр дүн өгнө гэсэн
амьдралаас өгсөн гэдэг зүйлийг бол ер нь хийж байх хэрэгтэй гэдэг. Тэгэхгүй бол одоо зарим зүйл төр хүмүүс өөрөөр зөрүүлдэг. Ялангуяа одоо мэдрэмжээ дагдаг төрлийн хүмүүс бол энэ нэг тийм сайн болдгүй. Яагаад вэ гэхгүй юу? Одоо мэдрэмжээ дагаад шүү дээ. Болохгүй шүү дээ. Энд чи одоо яг хувь тавилан лог гэсэн ийм чухал үйл явдал болж байхад би зөв өөрөөр явна гэд одоо нэг тийм үр дүнгүй зам руу явах гэдэг юм магадлал үнэхээр байгаад байна. Харин яг бодож үзчихье. Яг энийг хийвэл одоо гарах үр дүн яг юу юм бэ те? Нэг тийм заримдаа чимээг юу яа шүү. Нэг юм барын толгой сүүлээс батны толгой болгоо энэ бол өөрчлөн зөхгүй шүү. Эхлээд өөрөө ядаж нэг тийм барын сүүл биш юм ахэд тийм барын илэгд илүү бөөр болцоод дараа нь тийм батны сүүл мөдрөө борно шүү. Тэгэхгүй бол юу ч хөөж нэг тийм батны сүүл одоо батны толгой болгоо болсон юм байхгүй заа юу. Яг өөрөө чинь амьдрал мэдрэмжэн дээр биш харин яг үр дүндээ суурилж явах хэрэгтэй юм а гэдгийг өстой наад цус махандаа шингэтэл ойлгоно. Хоёр аяга. Юу яана? Яалтчгүй бас энийг хийж байгаа зүйлс чинь өөр чи орж байгаа амьдралын зүйл чинь одоо яг ажил төр талаас нь те бас нэг тийм муу зүйл бол биш юм байгаа юм. Нэгсэндээ энэ зүйлсүүдийг таны амьдрал тэр чигтэй гоё хослуулаа болгоо бүтээ те одоо бас хийх ёстой зүйлээ хийх дуртай зүйлийг бол ер нь хослолын явдал бол буруудах юм гэж гарч ирдэг байхгүй юу? Нэг тийм муу зүйл бол амьдралч бол байхгүй харин та өөрөө энийг жоох тийм муу ч юм уу яасан ч юм уу тийм хямарсан маягаар тийм мэдрэх юм бол болд юм байна. Өөрийгөө жоохон тайвшруулсаар давхар хүмүүстэй харилцаж хүмүүсийг ойлгож те хүмүүсийг юу хэрэгтэй бай давхар хүмүүст өөрийгөө зөвөр ойлгож хүмүүсийг зөв дүгнэж сурж байж таны энэ одоо бизнес ч гэдэг юм эсвэл таны одоо энэ мөнгө санхүүгийн байдал аягүй айтайхан болохоор байна. Тэгэхгүй бол та өөрөө энэ зүйлийг сонсон хүн та бас заримдаа юу яагаад байна? Хүмүүс намайг ойлгохгүй байна. Эсвэл би хүмүүсийг ойлгож яах гээд жоохон нэг тийм зөрүүдлэх юм уу хурхан эгонд л автаад байна. Ийм байх нь бол нэг тийм сайн зүйл бол биш. Ялангуяа одоо ингэдэг хүнийг одоо өөрийнх нь одоо нүүр тулах ч юм уу тийм хамгийн хэцүү зүйлээр заримдаа сордгийг нэг тэгэрээ гэдэг. Одоо юу гэдгийг би бол бас багталсан хүн шүү дээ. Хичээл дээрээ бас одоо мастерын солонгос хичээл дээрээ нэг пахта тэрнээсээ болоо бас хичээл хасч байсан. Надад дараа багшийн нүрийг харахад үнэхээр хэцүү байсан. Гэтэ харахаас болохгүй шүү дээ. Тэг би өөрөө хичээл сургууль хайлттай биш. Яг тэр шиг таны амьдрал гэсэн бас нүүр тулахад хэцүү зөндөө зүйл байна. Ялангуяа санхүү болон хүмүүсийн харьцах тал дээр. Тэгэхээр юу яана? Харин бүр нүүр тулаад ширэн бүр тийм хоёр тулах шиг ширэн нүүрлээд хүмүүстэй харилцаж сураад хүмүүсийг ойлгож сураад бас эндээс яаж мөнгө хургаж болох үүдээ сураа явмаар байна. Бас нэг зүйл гэвэл ийм юу. Энэ үсээ сонгосон хүн та ер нь жоохон хүнээс мөнгө авах тал дээр жоохон юу. Одоо санаа зовдөг. Яана энэ хүнээс олчихгүй яаж ч гэж. Харин тэр зүйл болохгүй. Та өөрийнхөө хийх юм хийгээ явж байгаа учраас харин бүр тажиулж байгаа заа юу. Энэ чинь ингэж бүх юм амьдрал сайхан болдог юм. Бити өөрөөрөө ингэж хэлж бити бодоор заа юу. За 3 дахь өдөр. Зэлэмний хөлөг батар. Яагаад ингэж мөнгө авах эсвэл хүмүүстэй харилцах болохоор аюу тийм өөрөө тийм доошоо орцсон эсвэл одоо тийм нэг л тийм доороо сандаад байна. Хит мэдрэмжэндээ автаад байна. Энэ чинь юу штэ? Та л өөр хийгээгүй. Та бүх юмыг яг ариун цан хөтөлбөрөөр юм хийж байгаа. Ажилч бай, эсвэл бизнесч бай айлын ч гэсэн. Энэ дээр шударга наймаа хэрэгтэй. Яагаад ийм хоёрын хооронд сонин зүйл бодож төсөөлөө би хичлээ яана гэж бодоод байна. Болохгүй шүү заа юу. Харин бүр тэрсэн маа энийг би хийсэн. Би энийг болцсон бүтээсэн. Одоо энийг би өөрт бас өөрт ихтэй тийм бардам байх хэрэгтэй гэж хичээх ёстой нэг. Хоёрдугаарт яг үнэхээр болгоё бүтээ гэж байгаа зүйл чинь яг тодорхой баймаар байна. Бизнес ч юу ч би одоо энэ сар хэдэн борлуулалт хийсэн. Би энэ сар ийм одоо мөнгө олно те. Яг энийг хийж би болгоно гэдэг тийм тодорхой байж таны амьдрал аюул айтайхан болох гэдэг. Үгүй бол та өөрөө бас тэнийг байдал авах гэдэг шүү дээ. Тэрийг ойлгож байна уу ер нь? За, ерөнхийдөө бол одоо яг ингэсэн тохиолдолд бол танд бол мөнгө санхүү аюул сайхан хорж ирээ баяжих одоо левел их юм зөндөө байна. За юу вэ? Сахиус нэгүртийн тань юу зөвлөсөн байна? Одоо хэлбэлээ харцгаая. За эхний хөзөр. Аялал таны амьдралын зорилго бол ялч аялалтай холбоотой гэдэг. Одоо юу л байна л да.
хүний хээрийн шоу нисхэн үл хүрэх газараас хүний хөө мөнгө хүртлэн ирнэ. Яг тэр шиг та нэгс нэг эртээ суугаад удаан байвал бараг л хиймэл ундааж нь муудаад тэнийг суулт юм байна. Харин гадуур дотор гараад ажил төрөл хөдөлгөөнд хийгээд хүмүүст уулзаа яваад туссан харин тажгүй байдаг юм байна. Энийг сайн ойлго. Угаасаа хүн болгоны тийм хөв төлөнгийн юм байдгийг. Зарим хүний хөв төлөн бол бараг л одоо байнгын тийм хувцас ойдог, ойдлын цээх сууж явах байдаг. А зарим хүний хөв төлөн үнэхээр тийм хөдөлгөөнтэй байж, юм хүмийг бүтээж, одоо ажил төрөл бүтээж хүмүүст уулзж илүү одоо мөнгө цаасан болж бас хөв төлөнгийн одоо даалгавар бэлддэг юм. Таних бол илүү тийм гадагшаа төрөл юм байна. Тэгэхээр ер нь бол тэртлүүгээ юм гэдэл аюулсаа өөрөөдөө ойлгох зав нэгт. Хоёрдугаарт option. Түрүүчийн хэлсэн юм байл да. Альч нөхцөл тань сонголтууд байдаг юм шүү. Хэрвээ нэг хаалга бүтгээ боллоо гэж бодоход өөр хаалга бүтнэ гэдгийг битгий одоо мартаараа заяа. Таны амьдрал яг үүндээ одоо сонголтууд бол зөндөө байгаа. Энэ болгоныг хараа яв. Одоо заавал битгий нэг газараа олжоод энэ газар маань хөрөх надад сайн байд юм оо гэд битгий яв. Харин бүр тэрц маань би энэс илүү дээр газар орж болох боломжтой. Эсвэл энэс дээр хийх боломжтой гэгээд хай. Одоо юу гэдгийг энэ Oracle тавч юм уу эсвэл энэ хүмүүсийн одоо юм санаач юм уу бүгд нэгд дарааж орж ирэх болохгүй. Би хайсан одоо юу яасан те судалсан тэгжээч бүх нь болж байгаа шүү дээ. Яг тэр шиг таны өдөр шиг тийм байх хэрэгтэй шүү гэж л гарч ир байгаа юм аа. За харин одоо таны одоо байгаа энерги болон ирээдүйд байгаа энерги чинь ямар байх вэ харъя. Одоо байгаа бол та юм байна хоёр зоос. Яг уу овоо харин санхүү тал дээр бас өөрсдөө болгоо бүтээ гэж байгаа ч юм бол сайн байна. Гэхдээ 10-аас 2 дээр яваад байна. Хөдөлгөөнтэй байх хэрэгтэй бас амьдралаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Тэгжиж бүх юм илүү сайн сайхан болоод ажгүй болон цаа юу нэгт. Харин ирээдүйд таны энергийг ямар хөө байх хэрэгтэй. Энэ бол маш чухал шүү. Хардаа. Нэг сэлэм. Бүх юмаа тодорхой болгох. Бүх юмаа одоо яг өөр чинь яг чаддаг нь юу юм бас юу хийвэл илүү ажгүй байна. Бас надаа ямар сонголтууд байна те. Аль сонголтууд хийвэл илүү үр дүнтэй байна гэдгийг хар. Тэгэхгүй бол бүх юм ерөнхий ороод ахаар яг болохгүй. Боддоо цэргээ ингээд та боддоо юу хийж болохгүй сте. Машинтай хөдөө явж байна. Таг ман руу ястай ман руу ингээд орж болохгүй сте. Ядч те замаа аль замын те одоо дахын зам уу сэлэнгийн зам уу мэдэх хэрэгтэй сте. Яг тэр шиг явах хэрэгтэй юм шүү. Битгий нэг таг харахгүй таг сохор яваарай гэж бол өдөр төр хэлж байгаа юм аа. За ингээд одоо 3 дахь өдөр маань дууслаа. Өдөр дэлгэцэн таалагдсан бол лайк дараарай, шеэр ирээ, сабскрайб дараарай. Мөн таны шиг маш баярлах болно. Мөн гүлэн явахын дээр юу хийх юм судалтай. Өнөөдөр үзүүлэг хичээлүүд хэрэглээ сайхан манифест хийгээд залбирлал төрөлдөх болоо. Тэгээ та бүхэн хамгийн сайхан өсөөрэй. Мөн даршин туртад би ингээд одоо Монголд ирсэн байгаа. Тэгээ та бүхэн 13 дот сайхан офстой байсан. Та бүхэн үзүүлэг хийвэл сайхан уулз үзүүлж болох юм шиг байгаа юм шүү. Цаг авч байгаа. За тэгээ мөн байнгын стресстэй докторгүй хэцүү байгаа бол та бүхэн энерги цэвэрлэдэг Oracle авсаж санал болгож байна. Ердөө 10 сар минут гарснаас нь 10 сар минут бяцлага гараад ирэхээр айгүй сайхан болт юм ааш заяа. Тэгээ сүүлд нь юм хэлье. Энэ дээр зарим миний анзаарсаар шүү. Зарим хүмүүс нэг тийм энергиэрээ тийм мөнгө авах хэрэггүй төрдөг шүү лээ. Та манифест хийгээрэй. Би хүмүүсээс мөнгө авах хэрэгтэй юм аа. Би нүүлүүдийг би яг өөрөө хийх юм хийж байгаа. Би их хүмүүс мөнгө хэрэгтэй мэ гэж нэко бол зарим хүмүүс яг мөнгө авна гэхээр аюул тийм санаа зовдөг болохгүй шүү заяа. За одоо ингээд та бүхэн хамгийн сайн өсөөрэй. Дахиж одоо би нэг 7-ны видеогоо бол хойшлохгүй. Энэ дөрөс ихлэ сайхан яг гоё хэвийн өрөнд ороод явах болно. Та бүхэн хамгийн сайн өсөөрэй. Дараач үзүүлэлт дээр уулзцаая.